Инхвэр сайдаас нэг асуулт асуух гэдэг. Тэгээ бид нар нэг бол татваргүй болгоно, нэг бол татвартай болгоно гэдэг. Тэгээ байгалийн нэг юм хоёр төвлийн хооронд нэг үгээд байгаа байхгүй. Монгол улс бол өөрөө өргөн удам нутагтай. Тэгээ инхвэрийн сайдын хэлснээр бол энэ тээврийн зарлууд нэлээд том жин дардгаа гэдээ ярьж байгаа. За ургац бол жил болгон өөр гардаг. За энэ дөр бол цаг агаарын нөхцөл байдлаас нөлөөлж байгаа. За цаг агаарын нөхцөл байдлаасаа бол зарим ургац бол гурил хийх тохиромжтой байдаг, зарим нь болохоор одоо тэр тижэл рүүгээ яваад байдаг. Тэгээ тийм ч учраас зарим жил бол энэ гурилын үн өсдөг эсвэл Улаанбаатарын хомсдол бий болдог гэж ойлгодог. Тийм учраас бид нар энэ тарифын зохицуулт хийх эрхийг нь ер нь хүнс үдэ аж ахуй яам, сангийн яам, засгийн газарт эрхийг нь олгочвол яасан гэж бодоод байгаа. Бүсчилсэн манай Монгол улс бол өргөн удам нутагтай болохоор за баруун бүсэд жишээлбэл одоо тэр Улаанбаатар баг ургасан бол эсвэл гурилын шаардлага хангахгүй байвал импортлох квотыг өгчдөг. Тарифгүй импортлох квотыг эрхийг өгчдөг. За зарим газарт нь бол тэр тарифаараа явчихдаг. Иймэрхүү зохицуултын шин чанартай юм бид нар бас оруулж ирэхгүй бол хүнс бол эн чинь угаасаа инфляцид байнгадаг ард иргэдээс маш их дарамттай байдаг ийм бүтээгдэхүүн байхгүй. Дээрээс нь манай үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Тэгэхээр бид нар одоо гол тэр тариалангийн бүс нутаг эсвэл гол тэр хүнсний үйлдвэрүүд байгаа зохилтонд оруулахгүй байх бодлого авч явдаг. Улаанбаатарын гурилын үн одоо өсөд байвал тэр газарт нь бид нар квотоор нь татврын тэр бодлогоор нь тарифын бодлогоор нь дэмжиж өгчтэй иймэрхүү уян хатан байдлаар энэ засгийн газарт ирэх өгчөж болдгүй мүү гэдэг л байдлыг нь асуух гэдэг юм л да. За инквер сайдын микрофоныг үе гавын гишүүний асуултанд хариулъя. За гавын гишүүний асуултанд хариулъя. Хүнсний тухай хууль гэж байгаа. Энэгээр гол асуулт зохицуулж байсан. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлгээд ерөнхий сайд хариуцаж, стратегийн гол хүнснийхээ үн, доктортой байдал, нийлүүлэлтэн дээр ийм хурдан шуурхай арга хэмжээ авдаг байсан. Сая Улаанбаатар гурил дээр их хурлаар орлоо татвар тогтоогоод ингээд түгжээ хийж чаар тэнд хурдан маневртай явж исэн өөрчлөлт хэрэгжихэ болчихж байгаа. Одоо энэ хуулийг буцаагаад хүчингү болох асуудал ингээд батлагдвал өмнөхөөрөө засгийн газар яг шатах тослох материал дээр бомтоор нь онцгой дотроор нөгөө зохицуулт нийлүүлэлтээ хийдэг шиг л хийгээд явах бүрэн болцоотой буюу тэгж хийж явсан зүйл. Анхны хуулиа манайхан буруу ойлгоод байгаа шүү байгаа. Зарим улсууд яам бол хүндрэл үүссэн байна. Хангалтыг докторжуулахын тулд баруун бүсээр 25,000 тонн гурил оруулж ирье гэдэг л хуулийн төсөл байхгүй юу? Тэрийг хязгааргүй болгоод тэжээлгоод Улаанбаатар болгоод хязгааргүй бүх бомтоор тэг гээд хугацаагүй энэ их хурл дээр өөрчлөлт явуулаад орхисон. Тэгснээр нь анхны орсон үзэл баримтлаасаа шал өөр хуулийн гараад ингээд үүссэн үр дагавар маань энэ. Тэгэхээр яам бол өөрөө зохицуулалтаа хийгээд явах бүрэн болцоотой зүйлээ. Тэгэхээр ахаад или өгсөн хуульдсан зүйл нотлогдсон тогтоогдсон зүйл байхгүй шүү. Энэтэй холбоотой ямар нэгэн хууль шүүхийн байгууллагын шийдвэр гарсан зүйл байхгүй. Хамгийн хэрэгжилж байгаа 80% болж байгаа нэгдүгээр гурил 1500-аас одоо 2000 төгрөг дотор л байна үйлдвэр дээр. Үйлдвэр болгон дүүрэн гурилын илүүдэлтэй бүтээгдэхүүн хангалттай байна. Худалдааны асуудал байна. 30-аас 40% нэмэгдэл аслагдсан зайн бүстэй холбоотой асуудал байна. Монгол улсад худалдааны хуулгүйгээр энэ худалдааны зохицуулт ерөөсөө явахгүй байгаа. Хууль алга. Тэр энэ дээр бид цаашдаа анхаарах. За хоёрдугаарт жил болгон 100,000 тонн Улаанбаатар авч улсын нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлага. Энэ нөөрэө доктортой байдлыг хангах гол суурь нь тэр. Нөгөө шатхууны нөөц бүрдүүлэлттэй адилхан Улаанбаатар нөөц бүрдүүлээл хямд үед нь нөөцөд үргээл үнэтэй үед нь нөөцөөсөө гаргаж өгөөд байвал энэ гурилынхаа үнийг бид нар тогтмол бариад байгаа. Тэр бас нэг бодлого байх ёстой. Тэгэхээр тэр бодлогыг бас өнгөрсөн төсөвдөр хасаа хийчихсэн. Тэгэхээр бид 26 онд оруулна. Энэ жилийнхэн 25 оны ургацаас бид нэг 100,000 тонны Улаанбаатар нөөц бүрдүүлээл ингээд жил болгон авдаг болчвол ингээд доктортой байдлаа хангаа явчих. Тийм. Инквер сайд хэлээд байгаа. Би бол яг энийг түүхэн сайн мэдчихэв. Тухайн үед би засгийн газрын гишүүн байсан. Хүнс үдээж хөнгө үйлдвэрийн сайд нь энийг эсэргүүцээд дийлэг байхгүй юу? Яг үүндээ бол зүгээр баруун аймагт дэвших гэсэн улсууд энэ санаа байсан шүү дээ. Гэхдээ их хурал 76-аа мөртлөө бие даасан толгойгүй байдгийн л гайл энэ байхгүй юу? Ганц 2 3 хүний саналыг 76-аар дэмжээ сууж байгаа нь өөрөө хохин байхгүй юу? Толгойгүй морин толгойгүй хүмүүсүүд энд их суудаг учраас тэгж байгаа байхгүй юу?
За Наранбаатар гэж асуулт асууя.